Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Зулагийн хуулийн зөвлөгөө подкастад тавтай морилно. За энэ подкастаараа хуулийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж явах болно. За сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Зулагийн хуулийн зөвлөгөө подкастын 4 дахь дугаар эхэлж байна. За анх сонсож байгаа хүмүүстээ зориулаад өөрийгөө танилцуулъя. Намайг Ариун Зүл гэдэг хуульч өмгөөлөгч. За одоогоор Чех улсад ажиллаж амьдардаг юм хүн байгаа. За өнөөдрийнхөө дугаараар хэмжлийн бүрдүүлбэр болон шүүхийн хариаллын талаар товчхон мэдээлэл хүргэе. За хэмжлийн бүрдүүлбэрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд бол зааж өгсөн байдаг. За эхлээд та хэмжилттэй юу тусах вэ гэдгийг эхнээс нь тайлбарлаад явъя. За нэгдүгээрт нь та хэмжлээ ямар шүүхэд гаргаж байгаагаа бичгэнэ. Жишээлх юм бол зээлийн гэрэн дээр тайлбарлаж өгье. За та хүнд мөнгө зээлүүлсэн. Дээрээс нь хариуцагч буюу одоо таны мөнгө авах гэж байгаа хүн Сүхбаатар дүүрэгт амьдардаг байлаа гэж төсөөлж бодъё тий. За энэ үед та Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэмжлэх гаргах байна. За ямар учиртай вэ гэхлээрэ одоо хуулийн дээрээ одоо хариуцагчийн оршин суугаа харьяа дүүргийн шүүхэд бол хэмжлэлийг гаргана гэж заасан учраас ингэж хариуцагчийн хаягаар бол хэмжлэлийг бол гаргадаг байгаа. За хоёрдугаарт нь та өөрийнхөө нэр, овог, эцгийн нэр, одоо хаяг, одоо жишээлх юм бол та өөрөө хуулийн этгээдтэй бол хуулийн этгээдийнхээ өмнөөс нь хэмжлэл гаргаж байгаа бол хуулийн этгээдийнхээ оноос нь нэр, хаягийг бол тодорхой бичгэн байна. За гуравдугаарт нь хариуцагч буюу одоо мөнгө авах гэж байгаа хүнийхээ овог, эцгийн нэр, одоо хаягийг бол бичих нь байна. За хариуцагч нь хуулийн этгээд байх юм бол одоо тухайн хуулийн этгээдийнхээ хаяг, одоо нэр гийг бол тодорхой бичих хэрэгтэй байх нэ. За хэмжилтээр хариуцагчийн хаягийг бол зөв бичих энэ бол маш чухал ач холбогдолтой. Учир нь хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэхдээ хэмжилтээр бичигдсэн хаягаар бол шууд явуулж дууддаг. За хэрвээ тухайн хариуцагчаар оролцох хүн нь хуулийн этгээд одоо хариуцагчаар оролцох хүн болон хуулийн этгээд нь хаягандаа авахгүй байх юм бол шүүх нь хэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндслэл болдог. За хариуцагчийн хаяган дээр нэг зүйл дэлгэрүүлээд нэмээд хэлье. За жишээ нь та хүнээс зээлийн мөнгөө буцааж авахар шүүхэд хэмжил гаргах гэтэл тухайн хүн нь зээлийн гэрээн дээр дурсан хаягандаа байхгүй эсвэл таны мэдж байгаа хаяган дээр амьдрахгүй болчихсон, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй болчихсон. Одоо ийм тохиолдол орчихсон байлаа гэж бодъё те. За энэ тохиолдол бол шүүхтэр нэлээд их ажиглагддаг. За энэ үед тухайн хүний хаягийг олох за нэг хуулийн арга байдаг. За энэ нь болохоор юу вэ гэхээр хариуцагчийг гэрэн сурвалжилж одоо оршин байгаа хаягийг нь тогтоох ажиллагаа байдаг. За энэ ажиллагааг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-ийн 4-т заасан үндслэлээр бол хүсэлтээр бол хийгддэг ажиллагаа байгаа. Хариуцагчийг гэрэн сурвалжлуулах хүсэлтийг шийдэхдээ шүүхээс 2 төрлийн захирамж болон шийдвэр гэсэн 2 төрлийн эрх зүйн акт гардаг. За иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл зааснаар шүүхийн шийдвэрээр одоо тухайн эрх зүйн акт гарлаа гэж бодъё. Энэ үед яагаад ийм эрх зүйн акт гардаг вэ гэхээр анхнаасаа та шүүхэд нэхэмжил гаргахдаа хариуцагчийг гэрэн сурвалжлуулъя гэсэн нэхэмжил гаргаад таны хүсэлтээр шүүхт тэрийг нь хангаж шийдвэрлээд шийдвэр гарсан тохиолдолд энэ шийдвэр гардаг. Нөгөө нэг тохиолдол нь болохоор за та хэмжлээ ингээ гаргацсан байлаа гэж бодъё. Зээлийн маргаан дээр гаргацсан байлаа. Ингээд ажиллагаа хийгдээ явж ялаа. За хийгдэж явж явах хугацаанд хариуцагчийн хаяг нь тодорхойгүй болоо шүүхтэр ирэхэ болсон, утас нь холбогдохгүй болсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түр зогсоогоод хугацаагийн түр зогсоогоод за хариуцагчийг гэрэн сурвалжлах ажиллагаа бол хийж болдог. За хариуцагчийг гэрэн сурвалжлаад шийдвэр болон захирамжийн дагуу цагдаагийн байгууллага бол хариуцагчийн хаягийг тодорхойлж өгдөг. За цагдаа ажиллагаагийн дагуу хаягийг тодорхойлж өгөөд тухайн хүний хаяг тодорхой болсны дараа хэргийг сэргээгээд одоо дахин үргэлжлүүлэн шийддэг бол ийм боломж бол байдаг. Дөрөвдүгээрт нь хэмжлэлийн үндслэл шаардлага бол бичдэг байгаа. За энэ хэсэгт юу бичих талаар зээлийн гэрээний жишээн дээр дахиад тайлбарлаж өгье. За жишээлх юм бол та хэнд хизээ хэдэн хувийн хүүтэй мөнгө зээлүүлсэн тухайн хариуцагч хүн нь зээлийн гэрээний ямар хэсгийг биелүүлсэн болох эсвэл огт биелүүлгээгүй юм уу те одоо болсон үйл явдлаа тодорхой ойлгомжтой бичээд одоо тэгээ шүүхээс яг юу хүсэж байгаа бол бичдэг байгаа. За жишээлх юм бол одоо бүр дэлгэрүүлээд зээлийн гэрээн дээр ингээд хэмжил бичиж байгаа юм шиг одоо нэг жишээ хэлж өгье. За жишээ нь за би дорчтой 2020 оны 1 сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2 сая төгрөгийг сарын 5% хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлсэн. За иргэн дорж нь 2 сарын хүү болох 200 мянган төгрөгийг л өгсөн.
За түүнээс хойш үндсэн зээлийн төлбөр болон хүү огт өгөөгүй тул түүнээс үндсэн төлбөрт тэдэн төгрөг, хүүнд тэдэн төгрөг. За алданга заасан бол алданга тэдэн төгрөг гэд нийтдээ тэдэн төгрөг гаргуулж өгнө үү гэх мэтээр одоо тодорхой бол бичих ёстой байдаг. За тэгээд нэхэмжлэлтэй нотлох баримт авсрах ёстой хамгийн сүүлд нь. Жишээ нь одоо зээлийн гэрээгээ, иргэний үнэмлэхнийхээ хуулбарыг, короны тодорхойлолт, за улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэгээ бол авсаргадаг байгаа. За энэ бол зөвхөн зээлийн гэрээний юм дээр л тайлбарлаж өгч байгаа шүү дээ. Одоо жишээлбэл гэрлэлт цуцлуулах нэхэмжилтэй байвал одоо хүүхдийн сургууль сурдан үнэн гэсэн тодорхойлолт, өрхийн эмчээсээ одоо тухайн хүүхэд нь эрүүл байж байгаа гэсэн тодорхойлолт гээд нэмэлт нотлох баримтууд нэхэмжлэлээс шалтгаалаад өөр нотлох баримтууд бол шаардагддаг. За тэгээд нэхэмжлэлээ хариуцагчийн тоогоор бол хуульж өгдөг. Жишээ нь та 2 хүн толбогдвол нэхэмжил гаргасан гэж бодъё те. За тийм бол та нийт 3% нэхэмжлэлийг өгөх ёстой. За энэ ямар учиртай вэ гэхлээр 1% нь хэрэгтэй үдэгдэж үлддэг. За бусад хувийг нь хариуцагчид шүүхийн зүгээс гардуулж өгдөг учраас ингээд нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хуульж өгөө гэсэн шаардлагыг бол тавьдаг байгаа. За дээрэс нь шүүхийн процесс болон хугацааны талаар жоохон мэдээлэл нэмэд оруулъя. За та шүүхэд нэхэмжлэлээ гаргачихлаа. Таны нэхэмжлэлийг шүүх хүлээж аваад за 7 хоногт иргэний хэрэг үүсгэх хэсгийг шийддэг. Эсвэл нэхэмжлэлийг хүлээж аваад иргэний хэрэг үүсгээд ажиллагаа хийн. Эсвэл нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзна гэсэн хоёр сонголтууд байгаа. За нэхэмжил ямар ч асуудалгүй болвол иргэний хэрэг үүсгэж явчихна. За шүүгчийн туслахтаа хариуцагчийг шүүхэд дуудаж ирүүлээд нэхэмжлийн 1% гардуулдаг. За тухайн хүнд одоо хуулийн зааснаар 14 хоногийн хугацаа өгч явуулаад хариу тайлбараа бичээд ирээ гэж явуулцдаг. За хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа мó, зөвшөөрөхгүй байгаа мó гэдгийг бол 14 хоногийн дотор бол бичгээр өгөх ёстой. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрч байвал хууль зааснаар хэргийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлээд захирамж гардаг. За зөвшөөрөхгүй байх юм бол бусад одоо хүсэлт болон бусад ажил хүсэлт байвал хүсэлтийг нь шийдээд за тэгээд ямар нэг хүсэлт байхгүй бол шүүх хурлаа зарлаад одоо ажиллагааг бол хийгээ явцдаг. За дараагийн дугаараар хэргийг хэлбэршүүлсэн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар бол ярих гэж бодож байна. За энэ удаагийн дугаарыг анхаарал тавьж сонссонд баярлалаа. Баяртай.